디카페인. 본인의 스타일이. 귀엽다. 키 드시세요? 여기 브레임 하루일쯤 타는 미니 가르마리 갔다. Амарлцсан мөсөө бисээ балет 10 гаруй хонжоо тэд өнөөдөр ирсэн ахгүй брэм ятраад өглөө ирээд тажил нөгөө нэг дамжин нислэг авцсан чинь өчтөр дамжин нислэгстэй аим ядраад юм байна. Тэгээд түрүүн бас нэг хоол захиалж исчээ тгийн бүтээлаагаар өрсөөд яа би хизээ чи ингэж юм захиалж иддэг байхгүй юу тийм snack dessert гэх юм уу. Тэмэтгүй аим нүтэлээр өрсөө тийм маргаашнаас буцаа шинэ хүн бол амралтынхаа ингээ нөө юунаас ирдээсээ гарч чадахгүй. Энэхээр өглөө сая гэртээ ирэх замдаа захиалсан байсан. Тэг сая хөрөөдөрлөө одоо 6 л болж байна. Тэг түрүү хэлсэн штэ маргаашнаас шинэ хүн болно гэд. Тэрөнхийдөө гэртээ ер нь л хоол унд хийж иддэг болох гэж хичээгээл байна. Тэгээ юу захиалснаа та хэдтэй харуулъя. За энэ болохоор юм шабуны мах байна. Үхрийн мах. Ингээд нэг хэл шабу хийж идэхгүй чсэн одоо газ хуурга муурга хийгээд идчихэд жоохон ногоотой сонгонтой хуураад идчихсэн ерөнхийдөө айгу хурдан болон заавал хичээд авахгүй. Тэгээ дараа нь юм мах байна. Энийг стейкний мах болгоод бас шараад идчихвэл амар. Тэгээ дараа нь авокадо байна. Энэ нилээн болчих. Тэгээд ийм талах. Тэгээд ийм өндөг байна. Тэгээ одоо бас тос саягүй баг ашиглахыг хичээн дандаа масл хэрэглэхийг зорж байгаа. За тэгээ ерөнхийдөө иймэрхүү юм ласан. Би нөө хөрөгч угаасаа хоосон л доо. Тэгээ нөө юу байгаа юм мэдэхгүй болохоор яг нэг хэрэгтэй юмнуудаа замдаа авч хата зэгцсэн. Тэгээ одоо хөрөгчөө ер нь харж агаад нэмээд захин байвал захиагаад ер нь л одоо гадуур хоол идэхээ болохоор шийдэж байгаа. Багасхаар шийдэж байгаа. Энэ ингээд 1 кг гүзээлцэн ингээд 2 blueberry бол миний хамгийн дуртай жимс. Тэгээд ингээд хід гэж бодож байна 10,000 воны ад жаргал. Тэгээд одоо дайги сизон боёо гүзээлсэний улирал болохоор бүр амар гоё. Янз бүр амар хямдхан 1 кг гүзээлсэн 5,000 вон гэж одоо юу гэсэн юм бэ тийм үстэй. Тэгээд бүр энэ хоёрыг л идэв да. Дуусангуутал гүзээлсэн дуусангуутал blueberry аваад өдөр болгон жимсээ тэл. Nice. Ингээд авсан ногоороо салаад энд ингээд стейк юм уу дөө. Ингээд мах шараад тэгээ нэг шиг өндөртэй өнөөдрийн динер. Йой гал. Амар динер болчлоо. Ер нь иймэрхүү юм идэх гээд байгаа байхгүй юу? Хөө тийм махчин гэлхүүгээс амар гоё. Одоо энэ дээр salad dressing нэмэл идчихнэ. Тэгээ гоё жимстэй dessert for dessert. А 2 сард нөгөөнийг одоо 2 сар штэ 2 сард миний өдөрсөд болдог байхгүй юу. Тэгээд Tom Ford Beauty тэгээд Dior Beauty хоёроос надад төрсөн өдрийн бэлэг өгөөд тэгээд сая авчаад ирж байна. Тэгээд хамтдаа unbox хийх. Энэ болохоор Tom Ford байна. Тэгээд энэ болохоор Dior. За эхлээд Tom Ford-ийн задлж үзье. За хамгийн эхлээд энэ lip blush байна.
Энэ миний хэрэгэлдэг lip blush. Байна. Энэ өөнийг амар гоё тунгалаг юм хөртлөө яг будангуутай тийм хөнкөн тийм ягаан өнгөтэй гардаг байхгүй юу? Одоо ингээ хараарай. Ингээ харах юм бол ийм өнгөтэй. Ер нь бол тунгалаг. Тэгээ дотроо юм алтан шаргал. Тэгээ дүрхээр амар хөрхөн. За бид хөрхөж үзье. Одоо миний урал юм байна. Ган дутагдлал нь болохоор амархан хугарт гаддаг. Ийм жоохон симжтэй нөөний өрөөний гэрэл юм болохоор сайн мэддгүй байна. Энэ болохоор миний айгу дуртай бүтээгдэхүүнүүдийн нэг байна. Тийм жижигхэн би ер нь тэр цэм юм уруулын будаа муудаг ч юм уу том байхаар чинь дуусгаж амар уу ийм жижигхэн зөвхөндөө хийгээд аваа явахад амар байхад. Амар зөвхөндөө хийгээд аваад явхад амар байх нь айгүй зүгээр байдаг байхгүй юу? Ийм жижигхэн саяс нь. За тэгээ дараагийнх нь ийм харьцтай юм байна. Тэр одоо яг ягаан юм гэж байна. Ийм зүгээр нэ багс максаа хийж болохоор ийм пауч байна. Надаа юу л энэ пауч л энэ да энэ тийм. Гэтэ яг яг ийм жижигхэн хэлбэртэй бол байдаггүй маань багсаа хийж болох юм байна. Окей. Дараагийнх нь Dior байна. За энэ бол угаасаа бас пауч ах шиг байна. Тийм угаасаа. Ер нь бол том пауч нь дуртай илүү юм багтдаг гэдэг утгаараа жижигхэн пауч угаасаа амар их байгаа байхгүй юу? Намукай гэманэ. Хав харангуйтэй. Эндээ юм Dior гэсэн чтэй. Энэ багтаамж амар гоё юм байна. Энэ бол бүр зөндөө багтаамжтай юм байна. Бараг ингээд барь явчих юм. За тийм байна. Тэгээд дараагийнх нь болохоор юм хайрцагтай. Надад болохоор энийг lipstick holder гэж хэлсэн. Ингээд харагдчихэв. Ингээд талаа иргэнэ. Тэгээд юм уруулын будаг байна. Энэ яг миний хэрэглэн мөн баг шиг байна. Тэгээд энийгээ ингээд юм яагаад. Ингээд зөвхөндөө үрх юм байна л да. Одоо болохоор миний зөвхөнд энэ ингээд энэ lip oil-ыг бол би угаасаа хэрэглэдэг байхгүй юу? Тэгээ сүүлд энэ lip oil нөгөө нэг шинжлэхдээ ийм давхар ийм бас lip gloss холдертэй энэ бүр амар хөөрхөн. Бүр амар авсархан байгаа. Энэ тэгтээ нэг сул тал нь юм даун материалтай юм байна. Даун материалтай болохоор амар амархан халтар болчихвол юм байна л та. Ингээ хоёр талтай үр явах юм бах та. Лабубо энэ шиг. Бас энэ нэрээ өөр өнгөтэй юм байна. Энэ бас ингэ жижиг амар хөөрхөн. Энэ бол яг вэ уул нь даун биш материалтайсэн бол гоё юм байна. Тэний ялгаагүй юм байна. Тэг бараг энэ жижигээ ингээ хийгээд аваа явцсан чи болохол юм байна. Тэний ингээд өчт юм уу? Тэгээд өмнө нь өнгөрсөн жил тэрний өнгөрсөн жилөө одоо энэ тэмдэглэлийн төвтрийг
төрсөн өдрөөр бас өгчээсэн. Энэ бол амар гоё бэлэг байсан. Одоо би энд ингээ бүх юмаа ч байх уу. Ер нь бол тэмдэглэлээ энд хөтэлдэг. Тэгээд давхар Dior гэсэн харандаа өгчээсэн. Тэгээд харандаа нэг хэрэглэхгүй болохоор. За нэг иймэрхүү бэлгийн хурд ус өдрөлаа. Сая гэрийнхаа үүдэн дээр бараг зочлоо шүү дээ. Тэгвэл юу захиалсан юм бэ гээл. Тэнгүүд одоо энэ дотроос амар чигэн инэт юм гарч ирэн заяа. Би танарт үзүүлье. За энэ нь штэ те. Амар сүртэй. Look at this. Тэгвэл ийм юм дээр чинь. За дараагийнх нь. За энэ бас ингэж хөөрхөн. Тэгвэл энэ мини круассан ийм том юм. 안녕하세요. 두 명. 네. 그냥 봐요, 음식지. 아니, 봐요, 근데. 아, 뭐냐, 다이 뭐. 아니, 먹었지, 뭐. 뭐야, 뭐야. Urken da. Ủa kìa. Vậy sao? Ấy, xí nhiều gì một thế. Ủa ta có tiền một. 나 진짜 너가 먹었지. Ui. 저기 안 키우는데. 나라 도저히 막. 오늘 너 때문에 저거다 그래. 이까. 아무리 키우는 맛있다. 데리다 가라 한 비. 하고인이 마세요? 드릴게요. 감사합니다. 옮겨드릴게요. Сая тэгээ би бүр улаан сэтийн ахуйн яаныг ахуу гэж бүр ингэж эргэлзээд ингэ бүр ингэ шийдэж чадахгүй. Тэгээ өнгөн нь болохоор надад улаан өнгөний арай талаадаад авахгүй. Тэгтээ яг өмсгөлийнхээ хувьд болохоор энэ ягаан амар хэвтэйхэн уус энэ яг энэ материал тэгээд энэ сүлдийн малгайтай гарцсан болохоор яг өмсгөр амар хэвтэйхэн. Тэг харагдцээ загварын өвчс арай нэг тийм дэгжэн харагдаад. Тэгээд тэр улааных нь болохоор надад яг хар тэгээ цагаан хоёр бэдийн тэр ингээд яг энэ бие хэсгээрээ амар хөвтэйхэн ч гэсэн яг одоо энэ хоолой ингээд хялхаан ингээд тулаад ингээд жоохон тэр нь жоохон ядаргаатай санагдаад бас нэг олон өмсөждөг байхгүй юу.
Тэгээ хайхаж байгаа яаж шийдэх юм мэдгүй дээ. Гяс Instagram дээр пол явуулаад. Тэсэн чинь бараг бүгд 70% нь ягаан хөрхөн мэн гээд за хөрхөн чав ягаан дээр нөгөөт өгөөд тэгээ энэ ягааныг авчлаа. Тэгээ нөгөөс амар өвтэйхэн өмсгөлнөөс амар гоё угаасаа. Тэгээд энэ дээдлийн нь бол угаасаа жимд өмсөх. Би одоо жимд гарах чаахгүй. Дээдлийн нь бол жимд өмсөхгүй яг юм цайвар бас bikers shortsтэй болыг бодоод явуулсан байхгүй юу. Тэгээд энэ дээрээ зүгээр даавн подолк oversize подолсаа явцсан. Тэгээд энэ дээрээ oversize подолк өмсөөд тэгээд одоо жимдээ гарлаа. Тэгээд энэ ягаан годонууд дулаарч байгаа болохоо 100 мөн өмсөхөд бас амар хөөрхөн өнгөлөг юм байна. Тэгээд энэ би нөө саясаа өөрчлөөд турцсан чинь өмнөх миний цамц бодолтнууд бүгд зарим нь томдоо зарим нь бүр ингээд жоохон сул хийдсэн ахгүй би тэгээд яг эдний лүүлэн миний бол бариулж өмсөх туртай. Тэгээд энэ болохоор 4 size. Тэгээд им хөөрхөн өнгөлөг юмтай болчлоо. Одоо тэгтээ жоохон өнгөлөг юм ахгүй бол би бүр амар хар гисээр хар юм туртай гисээр одоо ингээд байгаа хувцсны бараг 80% нь хар өнгөтэй. Тэгээд энийгээ жоохон шкафа жоохон гэгээлэг өнгөр бас солих хүсэлтэй байна. Тэгээд юм хөөрхөн цамцтай юм сеттэй боллоо. Тэг бүр өмсгөл нь амар гоё. За нэг тиймэрхүү байна. Тэг би одоо гарлаа жимдээ. Уураг эслэг ингээд өглөөний хан цаг ууж байна. Тэг өчтөр нөө жимнээс орж ирээд тэг бүр арай болоод юм идэхгүй зүүний хитэн тунаа албуудаад унтцсан байхгүй юу. Тэг өглөө бол нэм хүнд юм иддэггүй. Тэгээд өчтөр уусаа холоос бийц юм чи ингээд урамтаагаар идэх чинь.